Сайн байцгаана уу? Гэр бүлийн аялал 3 үргэлжилсээр энэ удаагийн аялал дээрээ бид 3 Бангкоктоос Канчанабури гэдэг гоё газар руу явах гэж байна. Тэгээ энэ бол Бангкок төвөөс бол нэлээд зайтай. Тэгээд бид 3 галт тэргээр явна. Суусан галт тэрэг маань энэ байна. За хөдлөөд явхад бол хүн бол тийм ч их байгаагүй. За тэгээ явдал дондоо бол зөндөө хүмүүс орж ирээ. Суудал булаацалдаад яг нэг бидний баг байх үед галт тэргийн цуухаар бид нэр суудал булаацалдаад яаж явдаг байлаа. Яг тийм үе дүр зураг маань харагдаж байсан. Харамсалтай нь яг тэр үеийн маань бичлэгүүд маань мэдээж устдаад байхгүй болсон. Утсан дээр байгаа хэдэн бичлэгүүдийн хооронд нийлүүлээд өөртөө авч үлдэж байгаа нь л энэ. За тэгээ явдал донд бол аялгау бол замдаа унтаад, идээд, уугаад ингээд явж байлаа. Тэгээ бид 3 бол замдаа нэрээ галт тэргийн дотор бол янз бүрийн хоол, энтер, амттан энтер зөндөө зарж ирсэн. Тэгээ бид 3 ерөөсөө авч идээгүй. Жохон гиз гүзээгээ өвдөгчч маадгүй гэж бодоод тэгээ тэсэж жагаад зарсан газараа ирээд өдөр орой хоолоо идээд энэ өдөртөө бид 3 бол сайхан амарсан байгаа. Тэгээ энэ бол үнэхээр тасархай газар байсан шүү. Амар гоё газар байсан. Бид 3 ирж амарч байгаа энэхүү газар бол Канчанабури байгаа. Тэгээд Таиландын бол баруун хэсэгт Бангкокоос нэг 120 км зайд орших байгалийн гоо үзэсгэлэн түүхэн дурсгалт газраараа бол алдартай ийм газар ирсэн байна. Тэгээд энэхүү газар маань бол уул, за тэгээд ширэнгэн ой, тэгээд түүний чимээ бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд гол мөрөн, хүрхрээ, байгалийн ийм парк ихтэй ийм газар байна. Тэгээд жилийн ихэнх хугацаанд бол маш халуун байдаг. Гэхдээ аялахад бол очиход хамгийн тохиромжтой сарууд нь бол 11-ээс 2 сарын хооронд бол хамгийн тохиромжтой сар байдаг. Тэгэхээр бид 3 бол 1 сард очсон. Тэгэхээр хамгийн тохиромжтой, хамгийн гоё сард нь очижээ. Канчанабурид бид 3 очиж байгаа бас нэг том шалтгаан бол галт тэрэгний зураг авах гэж очсон байгаа. Тэгээд ямар ч байсан аав нь галт тэрэгний зураг аваад ээж охин хоёр бол бүр хангалттай сайхан амарч чадсан. За энэ Канчанабуригийн төмөр замын төмөр зам нь ямар ач холбогдолтой вэ гэхээр ийм дэлхийн 2 дугаар дайн үхлийн төмөр зам гэдэг нэртэй ийм Канчанабуригийн хамгийн алдартай ийм түүх болсон ийм газар байгаа байхгүй юу. Тэгээ энэхүү төмөр зам барих болсон шалтгаан нь болохоор 1942-оос 1943 онд бол Японы арми зүгээс бол Таиланд болон Мянмарын хооронд бол 415 км урттай ийм төмөр замыг бариулсан байлээ. Тэгээ зорилго нь болохоор Бирмийн фронт руу цэргийн хангамжийг хурдан хүргэх зорилгоор 250 мянган орчим олзлогдсон дайчид Австрали болон Англи, Голланд, Америк нэгдсэн улс гих зэрэг олзлогдсон хүмүүс бол энэхүү гүүрийг барьсан байлээ. За тэгээд 180 мянга орчим Азийн боолчлогдсон ажилчид бас энд хамрагдсан юм байна. За түрүүнээс хойш намайг ярьж байгаа хооронд бид 3-ын дараагийн газар харагдаад байна. Энд нэг маш гоё үзэсгэлэнтэй газар ирсэн байгаа. Энэ маань болохоор зэрэг Канчанабурид байрладаг Ереван National Park нэртэй газар ирсэн байна. Тэгээ энэ маань болохоор зэрэг 7 давхар дээшээ ерөнхийдөө нилээн уулын өөдөө
зам бол нилийн тийм бартаатай тийм замаар ол явж исэн. Тэгээд цэнгийг устай, тэгээ усан цэлэх боломжтой, тэгээд уулан талхах ерөнхийдөө нэгээс 7 төвшин хуваацсан. Тэгээд тэндээ ингээд нэг төвшин дээр нь очиод сэлээд, амраад, идээд, дуугаад 2-3 цаг орчим аялахаар ийм аялын газар байсан. Тэгээд энэ яагаад алдартай вэ гэхээр одоо нөгөө дээд төвшнийг хүрэхрэн одоо Эрдэнэт эвэртэй амьтны хэлбэртэй тул одоо Ереван гэдэг ийм нэртэй байсан юм байна. За бид гурав энэ машиныг түрээслээд явсан байгаа. Тэгээд бид гурав ямар ч байсан үзийгсэн гоё газруудаа үзээд сонирхоод ингээд тасархаа сайхан амарсан. Надад бол яг энэ өмнө нь бол бид гурав ч нөгөө Таиландад ирээд Пхукетэд амарч исэн. Энэ удаа бол бид гурав яг одоо Таиландын түүхэн хамгийн гоё, хамгийн дурсамжтай, олон жилийн түүхтэй ийм газруудаар нь бол аялж байгаа. Тэгээд бид гурав дараагийнхаа газараа ирсэн байна. Ямар ч байсан бичлэгүүд маань устсан ч гэсэн энэ тэнд хөөрхөн яг очисон газруудын маань жижиг бичлэгүүд маань үлдсэн байна. Бид гурав Канчанабуурид байдаг алдарт төмөр гүүрэн дээр очиж зураг авахуулаад бичлэг хийгээд тэр хаваараа явган аялал хийж агаад бид гурвын ерөнхийдөө Канчанабуурид дэх аялал маань өндөрлсөн байгаа. Тэгээд яг одоо бол бид гурав Бангкокд ирсэн харагдаж байна. За гэрлүүгээ хайрах төгж байгаа. За тийм болохоор бид гурвын одоо Бангкокд байх одоо сүүлийн байрлах газараа бид гурав яг өмнө нь ирж байрлаж байсан хотел дээр ирж байрлсан байгаа. Тэгээ энэхүү хотел маань бол айгүй цэвэрхэн 5 тухтай байсан болохоор яг энэ газрыг бид гурав дахин сонгосон. Ингээд ямар ч байсан энэ өдөр чинь бид гурав аялгау дэлгүүр хошоо орсон дуртай хамтлагийнхаа CD плакат одоо бидний үед бол плакат гэж ярьдаг байсан тий CD плакат юмнуудыг өөртөө жалжуул юм худалдаж авсан. За тэгээ бид гурав хоол идсэн. Ерөнхийдөө нэг юм дэлгүүр хошоо хийсэн амралтын байдалтай энэ өдрийг өнгөрөөсөн байгаа. Өнөөдөр бид гурав Бангкокоос явах гэж байна. Өнөөдөр Хонконгод очино. За ингээд бид гурав өчигдөр ямар ч исэн ачаа тийшээ бүгдийн сайхан жин там бэлдээд өнөөдөр өглөө эртлэн босоод өглөөнийхөө цайнд ороод за өрөөгөө үлээлгэж өгөөд такси хүлээгээд нэр Бангкокод яг нөгөө ажлын яг эхлэх цагаар манайхтай адилхан бас яг төвжрэлтэй байдаг. Тийм болохоор такси жоохон хүлээж нэлээд жоохон төвжирч явсан. Гэхдээ ямар ч исэн Петронд амжиж суусан. Бид гурав ямар ч исэн өнөөдөр бол Хонконгод нэг хоноод тэгээд маргааш гэртээ харих байгаа. Энэ удаагийн маань аялал бол бүр үнэхээр гайхалтай аялал байсан. Аяллаа одоо хугацаа бол нэлээд урт байлаа. Тэгээд бид гурвын аялал бол Японоос эхэлсэн. Тэгээд Японоос Таиланд, тэгээд Таиландаас Хонконг, Хонконгоос Улаанбаатар гэсэн чиглэлтэй ирсэн байгаа. Тэгээд ямар ч байсан маш их зүйлийг үзлээ. Айгүйх туршлага суулаа. Дараагийнхаа аяллыг одоо ямар ч байсан өөртөө бэлдээд төлөвлөд гарахад бол ерөөсөө санаа зовх зүйл байхгүйгээр бэлдэх хэмжээний туршлагатаас болж байна. Ингээд аялал үргэлжилсээр. Нэр эдний суши бүр үнэхээр гоё амттай. Хонконгод ирэхээр бид гурав яг энэ раменыг болон түрүүний харагдаж байсан сушиг бол бүр дандаа идэх дуртай. Тэгээ хаана гэдгийг бүр мэддэг, яаж явахаа бас мэддэг болсон. Ингээд Канчанабуурид дэх аялал бол үнэхээр гоё аялал байлаа. Гайхалтай байлаа. Бид гурвын энэ удаагийн маань аялал ерөнхийдөө нэг чигийг барьж аялсан. Энэ ямар учиртай вэ гэхээр Японд аялаж байхдаа ч гэсэн, Таиландад аялж байхдаа ч гэсэн ерөнхийдөө яг галт тэргийг
одоо чиглэсэн ийм аяллуудыг бол хийсэн. Японд байхдаа бол галт тэрэгний музей үзсэн, Шинкансенаар аялсан. За тэгээд Таиландд бол яг арт иргэдийнх нь одоо аялаж явдаг энэ галт тэрэгэнд нь сууж үзлээ. За тэгээд Канчанабүри гэдэг ийм түүхэн одоо дэлхийн 2 дугаар дантай холбоотой энэ түүхэн газар бас ирж үзлээ. За мөн Канчанабүрид байх завшаанаа далимдуулаад энэ Ереван National Park-ыг бас үзнэдээ бүр үнэхээр happy байгаа. Энд бол бүр ямар ч гэсэн өдөржингөө бол байхаар юм бэлээ. Тэгээ бид гуравчнд бол одоо нэг удаагийн явалтаараа ийм их зүйлийг үзэж төлөвлөж тэгээд яг бичлэгэн дээр харахад л амархан харагдж байгаа боловч энэ газрууд руу явна, аялна, тэр цүнхэж хэрээд аялна гэдэг бол бас тийм амархан бол бас биш шүү дээ. Японд бол хүүтэн өвөл байгаа. Тэгээ хүүтнээс бид гуравчнд Таиланд руу айгүй халуун газар руу орж ирж байгаа. Тэгээд өмсөж байгаа хувцснаас ахуулаад одоо тэрийгэ чирч гэдэг бол тийм амархан биш. Гэхдээ өшөө сайн аялах хэрэгтэй, өшөө их зүйлийг үзэх хэрэгтэй, өшөө их зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй, хүүхдтэй харж баясах тэр аз жаргалтай мөчийг хамтдаа хараад баясаад үзээд туулаад явна гэдэг бол хүнд бол үүнээс илүү гайхамшигтай түүх бол байхгүй л ах гэж би бодож байна. Миний хүүхдтэй үлдээж чадах зүйл бол ерөөсөө л хүүхдийнхаа филзүүд нь гайхамшигтай түүхийг бүтээх юм да. Ингээд аялал маань өндөрлж байна. Аяллаа төгсгөлд бол Таиландд явсан бүх бичлэгүүдээ жижиг болгоод оруулж байна. Хамтдаа үзцгээе.